Амурсайн хүнд нөхөд агт хэрэгтэмнэ баян байгал бурят хөлийг хөгжөөх тухайх өргөн хэлсэн ихэлдэг шавдаа. Түрүүшөр бурят хөлний хар авшигай хар гэж байж хэлээд муулдан шоо юм гэж байж ондоогоор нэрлээ юм бивдээ. Тэгээд л бурят хөлийг хөгжөөхөөс ихэл шухал юм гэж мөнөө бүгд ойлгодог болоод ийм ажил явуулж байна шиг их хайш алтайг шавтаа нөх хөлийг алдаж байгаа юм нэг их хайш алтайг аргагүй юм гэж шавтаа. Түрүүн алдаад улдан тэрнээ төхрөөхөж их хөдөлмөрийн хэдэг овшил агайсталч юм сонгож шавтаа. Шажнаагүй болгоод бултын халгаад мөнөө дахина тэрнээ бий болгохож оролдуулга арга хөлийг бултын халгамтаад тэгээд дахина хөлийг хөгжөөхөд гүйлдэх ийм хүн төрөлтөн нэг юм шиг сонгож шавтаа. Овшил бүхийдөө хөлхөдөн л бурят хөлнгээс өөргүй их баян сэсэн хөлн байх гэж наатай зоны олдхийн хөлж байхын бид улам байна би. Эндээ нэг саарахан бүлдэт эндих юм таанта дамжуулах мөн хөсөлтэй. Чи ихэл бурят хөлнгээс олон үгтэй баян хөлн байх гэдэг нэг л утгатай хадлаа тэрхэн утгаягаар гаргадаг хэдэн олон үгтэй байгаа гэж мөдөнөв чи мөнөө жишээнда би бурят хөлие их хонёрхоор харахаар нэрэл чимэх гэж би хандаг болон хай чигээд илэнгаяа миний бодоход бурят хөлнгээс энэ хүүгдөө хүмүүжүүлэх талаар их мөргөн сэсэн хөлн байгаа гэж би мөнөө хандаг. Тэгээд төрөлхийн хөлн гэж бүжи анхандаа хэлдэг юм би төрөлхийн хөлн тэр удахын бодоход манай төрөлхийн хөлн болно. Тэгэхдээ тэр ихээ төрөөдөл тэр ихэнгээ хүхэнтэй адил их хөлн гэж шавтаа. Ихэнгээ хүнтэй сугтаа их хөлн. Тэгээд мөнөө муу юм гэхэд тэрл игээ түрүүн хөлөндор хөлмнэ бурят бүс орд болсны гэж шавтаа. Чи ихэдээ хөлдөн өөрөнгөө төрүүлэх хөлн бая юм бий. Тэрэний ямар англиск нэмээск хөлн шинжээр үсэж хэлдэг. Тэр их юм уу? Инээний явуулахын тулд нөхцөлийг хөгжөөхын тулд хүүгдөө анханаа багахан бурятаараа хөлөндөн оруулах яатай байна. Тэрний тулд баха төрөлхөд их хэсгээс баха гэртээ бурятаараа хөрөлж байх яатай болно. Мөнөө өхөвөдөө житсаад юмд сэсэрлэг гэж байж хэлдэг би тэнд их таардаг шүүвдэ тэр өхөвөдөө сэсэрлэг гэх хайшаа юм да. Тэгээд тэр өхөвөдөө житсаад явхан хөлнгөөш явхадаа тэр хоорот хөлөнд орно гэж хэлсдэг. Бүхийдөө энэ их өндөр төрөлт орд гүрэнд харьяат зонх юм бивдээ бити. Чихдээ тэрний хашууд бага орд хөлгүй байж болохгүй юм да. Чихдэн анхан бурят хөлие мэдхэзоноо шоуздаг нэг үе байгаа хэвчээ. Тэр орд хөлгүй хүний наадалдаг чимс хаг байгаа. Чихдэн л тэр хөөгднэ хайнаар хургуулах гэж дээшээ гарч явах болдгоо гэж тэр бурят хөлн чамд хэрэг орд хөлөөс гэж байж хүмүүжүүлэн сага өнгөрхөн зонг байдаг гэж чи мөнөө чигээд баха бурят хөлмний ургуу хэрэгтэй байна гэж хэлсдэг боломжтой баха хайшаалтай гэж шавтаа. Тэгэд хөлие мэдхийн тулд унших хэрэгтэй. Манай эндэмнэ бурят хөлн дээр гарч яадаг толон хоним байна да. Тэрний унших хэрэгтэй. Чихрэн урдны илэнгаяна урдны зоны бишин юм унших яатай. Манай бурятын уран зохиол шиг жолсон байгаа гэж шүтээ. Мөнөө шиг байна зармын. Чихдэн ташрабтан батаж байг ном унших яатай. Бурят хөлие хэнаар 70 авж ойлгохын тулд саанан хэн байна вэ?
Жамайын болдың жобан кыз екі бурядара бішті көтебеға кешбіздіда. Нохосынам сырайы жібе-жібейді баха. Тегідіңіна мане арсылын жан болуан кыз құмбайға. Тірне емоншқа бата жарғыл қармы жапып кыз құмбайды кедіңнам қарғағын. Тірне оншқаны мане толың онынды ақымыды редакторар құдыл батыр шақтары кыз құмбайды. Мұны мүнді бәйін. Егеділі бурят хіле тоң хейнар мүткі zonut бейпшта. Егді zonut тя хорылтқа ярылсқа. Гіхуаля тір бүші юмай оншқыр тебен. Олар ехер оншқы біре хүн хілге мүткі болғы бәйін. Ноғыл бір юмай қойлық құртыны зоне хілің хайқын байғапшта. Тегіді саттен қошың моңғыл бүшік кеші мане бурядемне тоң орын бүшік кеші толдық байғапте. Мұны түрімне болшың. Тетегешке ха мұны халтылныға орылды аға решениені бендігі емі қаптығы тәйбі. Инен сомнегетін намуды бәйдік. Инейхін намудыйы абыжы қошы мұңғыл кешеге халтыл орылды аға күн оншыдығы болқылда. Тегешке қошы мұңғылы ені илдуен хышел юн ябдыгы болон хайхимда хожу монголы узужу вега ихы бурят хылненге олым угунуды митхы болхвенипти бина хожу монголор гырте узот оншудыгы болхак жорулдодлы бай харлы оншудыгы болон венипчет Баха бүшіміл болынғы хең оншыз ятқа сақ болға, дарымыл байға хаңыл бүшігі оншы қарлы бәдік. Тегедлі инді жішен ямыр оғын оды бей жішен ойлағын сыңгірім күзуғы бәйнім. Тірі сыңгірім кәшімне уровень. Тірі ордор духовный уровень, тірі сыңгірім. Тегеді шымдағыз кәді бәдік тірі. Ележі қаршадығыл кәді қылды бәйін тірі. Хәлче барауын тұмдыдық. Бенват қол күзіндігі баха елғысы бәйнім. Бенват қол кәшімне. Эна хүнді душиюн хонғен молқыдың түрі идея ойымы басында баштық қоймейді. Тірімне бені бат қол кеш. Тіренейі ламандырға бұшы үткі оғы яуғы күзіл анқын толдық бәң. Бені бат қол кешімде хүнді қол. Олыны ұрғыл қыжы ұғын қол кешейі тірі айейін дақ ламылы бәң. Юрий хүн ламын хажууд хуга тэр бинват холхон ижиж байх блаа гэмтэх жишээтэй тэгж хэлдэг баймштай. Саанан бажираяга гэдэг нөө тэрнэ Юрий хүн жишээ намшинж Юрий хүн бажираяга патер гэдэг тэр бажираяга бараад ууж байна гэ хүнээ наадам болох юм аа гэж мөнөд тэгж хэлээ хүн ойлгохгүй байна да. Бажираяга гэсмдээ тэр бурхшуул тэр нэ баржууд аягын бажираяга гэсгэж би ойлгодог. Бурун гэд хэлдэг ба тэр жишээн тэр энэ л номд харахад илжүү төгс нүгшсэн Шривастыг их болгоосонд бинват хол барыж бурун тэ ордор хэлэх болоод соизволил принять пищу хэлж байна бинват хол тэр л аян даах байна ш та ламнар ба тэр гэлэн ламнар гэвэда бахач гэдэг илдвэн олон бурядэмнэ өгдүүд байна ш та тыпшихгээд хэлэн байна воздержаться тийм шудрыгы залу амин гавьята собуджиг жэж доржод буд жишээн байна энд хоптон сомны доржод байна тэрэн со уйгурга олонл манай наате илинцгэмний хооролж байх лугнууд байна ста болт саанын хулган гэд байна баатар хулган гэшмнэ баатар духовный уровень хулган судржишэн доржод байхэлнэ их хулгун судорож, то есть высшая философия ном гэшиш. Хэлж байдаг хаан саанын бахан мөнөөс хүн хэлэхдээ юм ийгж харааха. Игээд энэ нарийн гэж хэлэх. Үгүйдээс нарийн биш нимгэн гэж хатта. Нарийн гэж шууд энэ нарийн. Энэ талын өргөн гэх юм уу тэгээд энд тэмдэглэн юм харахад мне наринго али нимгэнго тэрний бахыг ханахаар байдаг бүдүүнго али зузаанго нимгэн зузаан бүдүүн нарин тэр
кем ойлгоснууд үүсгэхэд бахныг өгдөг байдаг ч та нөө инициировать гэдэг бид ордоор инициатив үүсгэх гэж хэлдэг. Ийм үгнүүдээр одоо ерийн хэлэндээ бужаар одоо хэрэглэнэг юм бид та. Саатыг нийгүүлс хийсэж хэлгээд байдаг. Тэрмнээ их амьтны хайрлах милосердны гэж ордоор хэлдэг. Мөн их нийгүүлсхий хүн байна. Их нарийн сэтгэлтэй их уян сэтгэлтэй гэд хэлдэг гэвч нийгүүлсхий гэж бахаж юм ойлгос байна. Чихэд гоёор хэлэхэд тэр үг байдаг нь армат гэд хэлдэг гэвч өнөр анхилв гэж байж хэлдэг. Өнөр гутаа муухай өнөр гутаа гэх анхилв тэр баха бүрээд юмнэ. Энэ дүүрэл гэж үг байна. Алдуу. Энэ дүүрх. Энэ буруу бодлого энэ дүүрвэл да гэж шин. Хүнээ алдуухад эхэлж байх. Чи алдаж их юм. Чихэд хэрзгээ авргээд хэрзгээ гэж үг байдаг юм та. Тэр их ширүүн дошхон хүний хэлэх. Зэтгэр гэж байна. Зэтгэр гэж манай порог. Хүн гэж гурван хоронтой юм да. Гурван хорон байна манд. Манай юм боход Монгол сэжил юм бүтгэх сэжил. Уур сухал таашаал гурван энэ гурван л хоронтой зонх юм бэ бид бүхий хүн энэ манай михэн нүдээр харж байна бүхий зон болтол тийм нь президент юм нөө хилээд л доорник хүртэр Француз нэмэс бурят яг ход илгаагүй тэр папаас хүртэр хоол энэ гурван хоронтой зонх юм бэ бид. Тэгэхэд саанан догшин гэдэг хэлэхэд тэр их ширүүн хүний хэлэх бишрэл гэдэг байха бишрэхээ шимнэ почитать, уважать гэдэг тэр хэлдэг юм шүү. Түбэг шоох гэдэг байха тэр юм аль нэг юм хэнгүй түбэг шоогоод орхих шин тэр астеригац гэж апасац гэх улгийн шавта хилэнсгээд баха порог гэж хэлнэ хүний зэтгэр алдуу зэтгэр таадлаа таашаал гэдэг байна тэр наслаждение хүнээ таашаал их урин таашаал гэдэг үүсдэг шүү. Некто гэдэг нэг үг байдаг шүү. Нэгтлх их нэгт нарийн хүн гэдэг хэлдэг ба тэр дархан хүний юу али оролдостой хүний юу их нектар хандах или же нектар юм бүтээн гэдэг хэлэх дэлгэр уулах гэдэг байдаг ба тэр тэгэхэд уран артан уран бүтээл гэдэг уран гэх үг уран тэнгэрийн хөвгд гэдэг баха хэлдэг шүү. Иймхэн үгнүүд баха хэрэглэнэг байдаг чи яван ошин ийм үгнүүд ном юм шахаарла тархид орхол да. Тэгэхэд нэг их хонин үг байдаг мөртэй яв гэж мөрөг амьтан гэж тэр ямар мөрх хэлнэ. Хөлөөрөө илхэн дээр гიშх хэлний мөрөлнөх юм да. Тэгэн тэрс ямар мөрөг амьтан гэж хэлээ юм бэ? Ямар мөртэй амьтан байгаа юм бэ? Мөр. Тэрмнээ тэр ордоор хэлээ тэрийнхэн хүнээ хувийн тэрийнхэн лунны дорожка гэдэг хэлдэг. Тэр тон сэхрүүга өөрөнд явах зам харгыг чихдээ тэрмнээ тэр гэгэрх тийшээ явахыг ихэлнэ. Тэр мөрөө алдан хүн гэд хэлнэ шүү. Тэр мөрөө алдангүйгээр явах ёотой болно. Тэр зүв рууга номээ ёор тэр гэгэрх тийшээ явах. Тийм утгатайгаар илэнсэгнэ хэлцдэг байгаа шүү. Мөрөг амьтан али мөртэй амьтан гэж. Үгүй тэрш мөрөг амьтан л дээ гэж хэлэх. Үгүй тэрш их хайм мөртэй хүн гэж. Хайн хүн гэвээ шавта. Тэгэхэд баха хүмүүжлд их сэсэн хэлэн гэж би хандаг гэж хэлнэгээ шавсда. Жишээ энэ ном харж сагааж байна хашаардаг гэж жишээ. Их хонин үгнүүд дайралдаг шүү. Энийг нь хамуу өвшөнтөн бүе маажна жаргалд толх. Би нэний олд их хүнд хилээч үздэг үте. Зарим нь дуулж байж болох. Хамуу өвшөнтөн бүе маажна жаргалд толх. Тэдэн сэсэн номшхон хамуу өвшөнгүйгөө жаргалд толх гэхэд хэлэх. Тэгэдэн тэрэний бүди халтондоо болгоод хэлхэвж тэнийг амтэн архив хунаа жаргалд тоолох гэдэг. Сэсэг номш архив агүйгоо жаргалд тоолох гэдэг хэлэх жишээнд. Тэгэдэн инээний яагаад ордоор хэлхэвш.
хүүгдтөө хүмүүжлээ ургаалыг өөхөлж яхтаа энэ зэмтийн юм хайшингээд ордоор хөвс баха тэр хөлдөг юмда баханд юм мэдхүү амтэнгээш бүхий юм мэдхшинд явах тэр өөрсөө юм мэдэж хэлэн хүнгээс юуш мэдээгүй байна мэдх инээний баха хүүгдтөө ихэн яагаад ордоор ойлгуулж өвөха энэ номдыг гэж хэлэтэй байдаг нэ хүнгээс ихээ инхэрх ёотэй эсгээ хүндүрх ёотэй гэд бүхий тэр хүнээ байдалгээс ихээ эсгээ хэлнэ тэр энэ хандаса хатар хүмүүжлгээс воспитание гэж үтгэлдэг тэр энэ хэлнэ тэр ихээ эсгээ их инхрээгүй хүндлөө хүнгээс номдош гэж орхгүй юм штэ буйныг хүсэхгүй энэ номдоор орхгүй байна тэгэхдээ хөлнөх юм да ихээ инхрээгүй хүнгээс ихнэр хүний харахада инхэрхэс ичгэлгүй эдлэхэс ичгэлтэй явхаа гэдэг нь хайшин гэтэр нордор хөвс бүр ядарах хө тон сэсэн байна өвөө хайрлахас ичгэлгүй халдахас ичгэлтэй явхаа гэдэг нь ихээ инхрээгүй хүнгээс хайшин гэтэрний бүр ордор хөвс тэгээд саанан энэ эсэг тухай баха эсгээ хүндүүлж хураагүй хүнгээс ахистал хүний хүндүүлдэг юм гэж ойлгохгүй хаа хүн явах байна шүү дээ тэрний хайшингээд ордоор хэлэх энэ л бурядараа хэлж яхад хөвгөд ойлгостой байх гэж анхаар байна ийм шүүчигээд но саанан юрийн ярианда иж хэлэх үгнүүд жишээ нь ихнэр хүн бийтэй хүн нэгний нэгэндээ дуурлушоо гэж байж хөөрөлдөж байхыг ярэ дуулдаггүй хол ордоор хөөрөлдөг гэж влюбился за тэгдэн л энд жишээ нь олон үгнүүд байдаг л да дуурлушоо гэхийн хасуугаар энэ сэвэр басханд илгэл шов гэж хэлэхэд бах ойлгостой юм шүү дээ тийм биз тэгээд аль нэг басхан энэ басхан ихэл зүрхэс ичхлийн хүлгөөв гэхэд бахал ойлгостой болсон тийм биз аль сэчхэлний ихэл дохолгов сэчхлийн юм гэж хэлэх болоо бахал ойлгостой энэ сэвэр басхан сэчхлийн юм бүлэв гэж үгүй аль өдрөө ханаан хүний зүудэн болов гэх мэтэр нөө хүнд тон ухам бурядараа хэлэх арга байдаг тэгээд л хүүгдийн жишээ нь эрхлүүлэхэд бага олон үг байна уу та жишээ нь түнтүүийн таалав гэдэг үе үндэх гээд байх энэ ийгж дутулж өнөрдөх үндэх таалах өөгшөөх гээд л хайрлах тэгээд л буруу явдал хишээх наатай ихэсгдээ зориулах гээд л айхавтар олон үгнүүд л буряд хэлэндэмнэ байдаг энэ олон үгнүүд энэ мөнөө мэдэх үгнүүдөөс хэлж яах гэж чинь наандаа өшөө мэдээгүй мартагдсан үгнүүд уйгрууг олон байх гэж би хань тэгээд энэ буряд хэлээ хүндэлхэл яатай байна л да ямар шиш нютогт хаана шошоод ява Англи Франц шошоод ява өөрөнгөө хэлэн мэдхгүй яа тэнд болоо их уникальны чим их хүн шиг тоогдохгүйгээ шавс гэж анхаар байдаг өөрөнгөө хэлэн мэдхгүй хүн ганц ордооргүй явхан тэр үндүхий алдан хүнгээ шавда тийхдээ нюура орд болгож чадахгүй юм бивд та нюурта хэдиш давхря юхо нэмж хамар юмоо заавал галиах болно энергээ но тэр болохгүй юм да тэгдэн энэ ийм нюуртаад ороод өөрөнгөө хэлэн мэдхгүй ганц нэг харих хэлээргүй хөөрөлж явсан хүн но миний ханахад болоо хүндөх шалтгаан үгүй шинж байна өөрөнгөө хэлээш мэдхий ёотэй ийм шүүгээр л хэлэхээ ханагда бүхий ханаа би хэлгүүг жанна
игэт бүжэ бурятсан хада хөлие урагша хүндэлжа оролдожа гэртээ бурядар хооролдож баялдагжл уриангалжа игэт дөргү худа баяртай